Зясаа мэцэн манайхан. Тэгээд өнөөдөр 4 сарын 6 болж нойрд видео хийгээгүй. Тэгээд хэдлийн ямар ч байсан нэг цөөхөн сэдвээр ярилцъя гэж бодлоо. Тэгээд хамгийн түрүүнд юу ярилцах вэ гэхээр 2 сарын 28-нд Иран Америк хоёрын хооронд ерөнхийдөө бол дайн үссэн. Тэгээд Ираны зүгээс маш их хэмжээний баяжуулсан ураантай. Тэгээд хэдхэн 7 хоногийн дотор ерөнхийдөө бол яг бүх технологи одоо жишээ нь угсрах технологиуд нь байх юм бол цөмийн хошоо угсрах боломжтой байна гэдэг мэдээллийг аваад ерөнхийдөө бол дайралт хийхээр шийдсэн гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд мэдээж энэний өмнөх нэг B2 бомбруудаар баахан цөмийн одоо юу гэдгийг зэвсэг үйлдвэрлэх тийм судалгаа явуулдаг уулын гүнд байдаг баазыг устгасан гэдэг мэдээллүүдийг манайхан бас санаж байгаа. Тэгээд хэдий тэрийг устгасан ч гэсэн ер нь бол Иран газар доогоор айгүй хэмжээний мисэл тэгээд одоо баллистик пуужин гэх мэтчлэн иймэрдүү пуужингуудтай байдаг юм байна. Тэгээд тэдгэрийг устгах зорилготой. Дээрэс нь regime гэж одоо яриад байгаа. Тэр нь юу вэ гэхээр Ираны засаг захиргаа удирдлагыг ерөнхийдөө солих хит энэ шашинчсан исламын шашинтай энэ төрийг буулгаж аваад Америкт илүү ээлтэй Middle East ерөнхийдөө бол илүү их таймныг авчрах. Тэгээд цаашлаад мэдээж цад бодлогууд нь юу байх вэ гэхээр Хятадыг болон Оростой айгүй гүнзгий холбоотой байгаа. Энэ хүү холбоог нь таслах юм зорилготой дайн байна гэж би бол хараад байгаа. Тэгээд Strait of Hormuz гэдэг манайх одоо бол залхатлаа сонссон баг. Тэгээд энэ байна юу вэ гэхээр одоо англиар бол geopolitical choke point буюу айгүй хэмжээний худалдаа явдаг тийм богинохон жижигхэн тийм зай авахгүй юу? Тэрийг oh my gosh монголоор юу гэдэг вэ марчиж. 21 ер нь бол хамгийн нарийнхан хэсэгтээ 21 майл буюу монголоор бол нэг ойролцоогоор 40 км-ийн ийм өргөнтэй тэр хэсгээр л ерөөсөө маш их хэмжээний худалдаа 8 газрын тосны тээвэр яваад гэсэн. Тэгээд энэхүү тэргүүр явж байгаа хөлгөн онгоцнуудын 2.5% нь л ерөнхийдөө бол Америк руу газрын тос зөөдөг. Тэгээд Израиль руу бол зөөдөггүй. Ираны зүгээс бол одоо юу гэдэг нь тэргүүр явж байгаа онгоцнуудыг Америк руу явуулахгүй, Израиль руу явуулахгүй гэдэг ярианууд бол бүгдээрээ шал инээдтэй ярианууд. Тэр бол хамаагүй. Ягаад гэхээр гол хэрэглэгчд нь угаасаа Азийн орнууд. Тэгээд босод Европын бас орнууд байгаа. Америкийн зүгээс бол айл хэдийн газрын тосны экспортлогч орн. Ягаад импортлдог вэ гэхээр газрын тоснд угаасаа нэг API grade гэж юм байдаг. Ямар төрлийн gradeтэй тосыг боловсруулах refinery буюу одоо дахин боловсруулах юм үйлдвэрүүд хийсэн байна гэдгээс хамаарат дурын тосоо авч хийгээд иж болдог байхгүй. Тийм учраас Америкт юу вэ гэхээр shale oil-наас гарч байгаа тоснууд маань илүү тийм light crude гарч ирдэг. Тэгэхээр light crude боловсруулдаг тийм үйлдвэрүүд ерөнхийдөө refinery Америкт хангалттай олон биш учраас тэрийг экспортлоод оронд нь болохоор илүү тийм heavy crude ер нь бол импортлдог. Тэгээд heavy crude хаанаас их орж ирдэг гэхээр Оросоос их орж ирдэг. Венесуэлээс суучин орж ирдэг байсан. Тэгээд Мадурогийн засгийн газрын үед яасан бэ гэхээр Венесуэл мэдээж хямралд ороод нэгшгээ ерөнхийдөө бол экспортлохоо болцсон байсан бол сая дахиад ер нь бол Трампын засгийн газрын үеэр сүйд видео тригэн дээр хийж амжааг баха тий. Төр эргэлт ерөнхийдөө бол явуулаад одоо Венесуэлд бол нөхцөл байдал бол өөрчлөгдөж байгаа. За ямар ч байсан геополитиктэй холбоотой богинохон яриа бол энэ би Twitter дээр айгүй идэвхтэй байгаа. Twitter дээр ер нь бол энэтэй холбоотой жишээ нь юу гэдэг геополитиктэй холбоотой, дайнтай холбоотой мэдээллүүд айгүйхээр оруулж байгаа. Тэгээд дээрэс нь би ямар төрлийн туршилт хийгээд байгаа гэхээр нэг ойролцоогоор нэг 4-5 төрлийн сэдвээр ерөнхийдөө юмнууд оруулж өгсөн байхгүй. Мэдээж хөрөнгө оруулалт угаасаа миний сонирхтой гол ажил учраас хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллүүдийг мэдээж оруулж байгаа. Эрүүл мэндийн мэдтэй холбоотой мэдээлэл оруулсан, иймэрхүү геополитиктэй холбоотой мэдээлэл оруулсан, хятадтай холбоотой мэдээлэл оруулж үзсэн, криптотой холбоотой мэдээлэл оруулж үзсэн. Манай монголчуудын хувьд бол энэ улс төр аягүй сонирхтой юм байлаа. Хятадтай холбоотой мэдээллүүдийг аягүй сонирхтой юм байна. Оптороо Трампд аягүй дургу байд юм байна. Тэгээд юу гэдэг Facebook дээр нэг юм оруулж ирэхээр л Трампын талаар гоё юм бичих юм бол орж ирээд манай Трампыг ингээл муулаад доромжлол нэг тийм нэг Америкийн улс төр сайн ойлгодог юм байж ойлгодог юм шиг айгүйх тийм эдэмхийрдэг улсууд айгүйх байт юм. Тэгээд Монголд би их нэртэйгээ ярьсан байхгүй ягаад юм ийм байт юм болоо гэдэг. Тэгсэн чинь Bloomberg Монгол ерөнхийдөө нэг иймэрхүү медианууд айгүйх байдаг. Тэгээд тэдгээрийн яг энэ худал мэдээлэлтэй холбоотой улс төртэй холбоотой юм тарих угаалтуудаас монголчууд ч гэсэн нөлөөлсөн байт юм байна гэдгийг бас бит хоёроос хоорондоо ярилцаад ер нь нэг тийм төмөлтөнд хүрсэн аахгүй. Тэгээд бас тийм юм ажилласан. Тэгээд улс төртэй холбоотой байсан ч бай, хятадтай холбоотой ховж ив байсан ч бай, эсвэл хөрөнгө оруулалттай холбоотой байсан ч бай ерөнхийдөө бол Twitter дээр сүүлүүд бол мэдээлэлүүд оруулж байгаа. Тэгээд би юм одоо наацхан ингээд энэ хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэлүүд бол нэгч лайк аваг байгаа жангууд доошлж байгаад заяа. Хятадтай холбоотой юм байнгут хөөрхөн репост энэ аваад лайк авсан байгаа байхгүй. Тэгээд
энэ хятад жишээ нь энэ юу хийж байгаа гэсэн чинь амтны хоолыг заяа пластик ингэж авчиад дахин боловсруулад бутлаад гаргаж байгаа юм бичлэг. Тэгээд иймэрхүү бичлэгүүдийг бол манай монголчууд их сонирхдаг юм. Тэгээд надад ч гэсэн сонирхолтой л байдаг л да. Хятад холбоотой асуудлууд юу хятадыг юу болоод байна тийм. Тэгээд манай монгол хүмүүсийн амьдралтай ч гэсэн хятадын эдийн засгаас ерөнхийдөө нэлээд өндөр хамааралтай хятадтай хөрш орон учраас бас монгол хүмүүсээ сонирхох ч бас аргагүй л тийм. Тэгээд иймэрхүү мэдээлэлд бас оруулж байгаа. Тэгээд энэ сонирхолтой. Мэдээж найтай холбоотойгоор газрын цэсний хань шүнсэнтэй холбоотойгоор инфляц гэж ирлээ. Одоо ингээл стагфляц болоод ерөөсөө хамаг юм нуурж унаа сүрнэ гэдэг иймэрхүү ярианууд бол гарсан мүлжүүртэй болон дээр бол бид нэр миний хувьд бол яг энэ удаагийн уналтын нэсвэртэй байх гэж оролдохоос илүүтэйгээр өсөлтөн дээр ерөнхийдөө байх нь илүү зөв юм байна гэдэг шийдвэрүүдийг бол гаргасан. Энэ жил хэдийн маркет уналттай байгаа ч гэсэн мүлжүүртэй болон дээр багц бол өсөлттэй байгаа. Тэгээд ерөнхийдөө намайг дагаад яг мэдээлүүд ерөнхийдөө аваад явж исэн усуудын хувьд бид нар бол энэ зах зээлийг бүр нэг алж талаагүй ч гэсэн ямар ч ийсэн мөнгө алдаад нэг дампуурчаагүй ямар ч ийсэн туулаад ашигтай харимж явж байгаа. Тэгээд ийм байгаа мэдээж опшнтой холбоотой арилжааны саналуудыг бас мэдээж оруулаад явж байгаа. Тэгээд мүлжүүртэй болон дээр мэдээлүүд бас орж байгаа. Тэгээд сүүлд бас сонирхолтой юм нь юу гэхээр би 3 төрлийн апп хөгжүүлж байгаа. Тэгээд би бол яг одоо чинь код бичиж сурна юу гэдэг санхүүтэй холбоотой хөрөнгө оруулалттай холбоотой апнууд би чинь хөгжүүлдэхийн баг болгоно гэж ер нь их олон жил миний бодож ирсэн мөрөөдчихсэн юмнуудын нэг багхгүй. Тэгэл аягүй ярьдаг хийж чаддгүй тэгээ нэг юм худлаа амантар болоод дуусчдаг. Тэгэл магистрт ч яваал 2016 онд би Чикагод bootcamp хүртэл явж исэн 10 тэр ч бас хөөрхөн үнэтэй 15-16 мянган доллар. Миний магистр бол бүр тэрнээс ч үнэтэйс гих мэтлэн тэгээд одоо тэнгүүд химэл оюухан гарч ирээд юм бол цаг үсээ шалганд болц. Би 2 жил өмнө магистра хийж байхдаа гэрийнхэн даалгавар хийхдээ хаяа нэг AI-аас тусламж авангуудаа нэг жоохон фил байд болоод гэсэн юм. Яана одоо даалгавар дээрээ химэл оюухан хаяр гэлчлээ дээ. Тэгэл одоо бүр юу вэ? Тэр миний хэрэгэлдэг байсан AI бол бүр хажууд нь шал дүнхүү байгаа байх. Тэгэхээр яг AI хэрэглэснээр муу гэхээсээ илүүтэйгээр миний одоо бодож байгаа бодол бол ирээдүйд ер нь яг энэ боловсралтай холбоотой curriculum хичээлийн програмууд бүгд ерөнхийдөө бол ондоо болох хэрэгтэй юм. Тэгээд ирээдүйд бол өөрөө одоо чинь юу гэдэг бид нар бол магистрт болоо ингээл би bootcamp-чээс юу их сурдаг байсан бэхээр мэдээж нэг програмын хэл байрны талаас сурна. Тэг их сургуульд бол хөвчлэн Java айгуух заадаг. Bootcamp дээр бол минийх дээр JavaScript, Python энэ C# энэ төрлийн хэлүүд ерөнхийдөө бол үзчихсэн хайл. Тэгэл мэдээж янз бүрийн full stack development орчууд бол React айгуу popular болсон. Миний үед намайг сурж байхад бол Angular энэ төрлийн ярьдаг байсан баггүй. Тэгээд их сургууль болохоор мэдээж data structure, computational одоо юу гэдэг mathematics гэдэг юм уу иймэрхүү хичээлүүд бол ер нь ороод явдаг. Тэгэнгүүт химэл уяахан угаасаа бүгдийг аягүй сайн хийгээд эхэлчихэнгүүт юу болж байгаа гэхээр өөрөө код бичгээсээ илүүтэйгээр яг үндсэн концептуудаа технологиудаа ойлгодог. Тэгээд нөгөө бүх хүн ерөнхийдөө нэг тийм senior engineering хүрэгтэй болох гэдэг байхгүй. Химэл уяахан одоо юу хийхин зааж өгөөл нөгөөх нь юмнуудыг хийгээл эргэж ирээл те. Тэгээд ерөнхий гол дизайны гол шийдвэрүүдийг гаргадаг. Одоо чинь app яаж modular байлгах юм, architecture нь ямар байх юм, цааталтаа back-end-а юу хэрэглэх юм, front-end-а юу хэрэглэх юм гэвчлэн те. Тэгээд мужигтай бол нэг хэсэг би нэг хичээл боловсруулна гэж байгаа тэрийг ерөөсөө бас нэг миний олон бодож байгаа дуусгаагүй зүгээр эхлүүлчихэд орхисон байсан юмнууд нэг нь юу гэхээр би сэдвчсэн хөрөнгө оруулалтын айгуу тийм наривчсан хичээл гаргая гэж айгуу бодож исэн байхгүй. Тэгээд сэдвчсэн хөрөнгө оруулалт гэдэг нь юу яриад байгаа гэхээр англи хэл дээр болохоор thematic investment гэсэн үг байхгүй. Тэгээд thematic investment дээр юу вэ гэхээр зүгээр хөрөнгө оруулалтыг ингээд багцаар нь одоо чинь хэд хэдэн хувьцаа гэж харахаасаа илүүтэйгээр зах зээлийг ерөнхийдөө тийм сэдвүүдэд хуваагаад. Одоо чинь Иран, Америкийн дайнтай холбоотойгоор ямар сэдвүүд бий болж байгаа гэхээр окей. Газрын тосны тээвэр дээр асуудал гарч байгаа юм байна. Тээвэр хийдэг компаниудын ерөнхийдөө маржин буюу орлого нь одоо өсөөд, ашиг нь өсөөд зах зээл дээр ерөнхийдөө бол одоо юу гэдэг нь үнэ тогтоох чадвартай болоод явчихж байгаа юм. Тэнгүүд тээврийн онгоцнуудын компани хувьцаа жишээ нь өсөх юм байна гэж бодож жишээ нь болох байгаа байхгүй. Мэдээж миний хувьд бол тэгж ярьж чадаагүй. Гэхдээ одоо бол яг эргээд бодоход бол айгүй ойлгомжтой байсан арилжаануудын нэг бол энэ байж таарад байгаа. Тэгээ мүлжүүртэй болон дээр бид нэр мэдээж мэдсэн тэрнтэй холбоотой бас хэд хэдэн аяллаануудыг бас оруулсан. За тэгэнгүүт нэг юм сэдв те дахиад одоо жишээ нь гарч ирж байгаа юм юу байгаа гэхээр байгалийн үн өсчлөө те одоо жишээ нь юу гэдэг natural gas-ийн ханш өсөл нь өсөх юм байна энэ дайнаас болоод гэх тэгэнгүүт яг үндэ бол ханшин дээр өсөлтөө өсөж байгаа орж ирж харагдаагүй. Тэгээд яг хөө мэдээж одоо энэ дайнаас болоод ингээд байгалийн ханш өснөөс болоод бордооны ханш өснөөс болоод хоол хүнсний хомсдол бий болно ч гэдэм үү те. Тэгэх юм бол одоо чинь юу гэдэг байгалийн хийтэй холбоотой хувьцаанууд авч болох юм байна гэдэг нэг юм сэдв те. Цаашлангуудаа
одоо хоол хүнсний аюулгүй байдал гэдэг нэг юм сэдв байж болох байхгүй. Тэрэн дотроо юунд хөрөнгө оруулалт хийж болох вэ гэхээр одоо бордооны компаниуд хөрөнгө оруулалт хийж болно. Сүүлд жишээ нь мөжүүртэй булан дээр санд болгосон Америкт байдаг одоо жишээ нь chemical processing одоо chemicals компаниудын нэг болохоор одоо materials гэдэг одоо ийм ерөнхий секторт ордог жишээ нь Dow гэдэг нэг компани байх жишээтэй тийм. Энэ бол жишээ нь чарт талаас ч гэсэн надад айгүй таалагдж байгаа. Тэнгүүт юу вэ гэхээр угаасаа компани ханшийн хувьд угаасаа хямдхан байгаа. Чухал угаасаа дотоодын чухал компаниудын нэг дээрээс нь дайнтай холбоотойгоор магадгүй өсөх нэг юм tailwind гэж ярьдаг тийм. Түлхэц бас хүч байгаа даа учраас магадгүй тэр хүч нь ороод ирэх юм бол угаасаа жоохон дээшээ хандлагатай байсан хувьцаа юм чинь нэмээд өсчих боломжтой юм биш үү гэдэг юм уу. Тэгээ нэг иймэрдүү ингээд сэтвчилсэн ба ингээд хөрөнгө оруулалт хийж болт юм байна. Хувьцаануудыг судлахтаа ингээд сэтгүүдэд хувааж болт юм байна. Тэгээд сүүлийн 2 жил яг би өөрөө ингээд энэ процессыг сайжруулах гад өөрөө бас мэдээж миний хувьд бол ингээд дахиад сурж байгаа зүйл байгаа байхгүй. Тэгээд 2 жил би өөрөө Excel дээр нөгөөдгөө бүртгэлээ айгу нарийн байдлаар хийгээд компани болгоныг ерөнхийдөө 2 төрлийн сэдвт хуваагаад primary сэдв одоо secondary буюу 2 дахь сэдв гэж хуваагаад сэдв болгон дээр би ямар шүү хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийсэн байна, ямар шүү exposure-тэй байна, сэдв болгон дотор хэдэн одоо хувьцаа байна, тэр болгоноос би хэдэн доллараар авсан байна, аль сэдвт би илүү амжилттай ашиг олж исэн байна, аль сэдвт би илүү алдагдaltaй байсан байна гэх мэтлийн иймэрдүү байдлаар хувааж ерөнхийдөө бол одоо хөрөнгө оруулалт хийж үтсэн байгаа даа. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө опшн харилцдаг учраас опшн харилцахаар би юу гэж боддог байсан бэ гэхээр окей. Опшн ерөнхийдөө өөрөө эрсдэлтэй учраас ерөнхий нөгөө нэг багц буюу хувьцаануудын багц маань өөрөө хит эрсдэлтэй хит одоо чинь юу гэдэг concentrated байх юм бол аюу эрсдэлтэй юм байна. Тийм учраас би олон төрлийн сэдвүүдэд олон төрлийн хувьцаатай байгаад ерөнхий багц маань болохоор ямар ч зах зээл дээр аюу тийм тогтвортой аюу сайн ханшаа барьдаг байлгыг нэгсэндээ юуг нэг хит нугараад байдаг те 3 4 5 нугараад байдаг биш ерөнхийдөө бол аюу сайн ханшаа барьдаг ийм багцтай бай. Тэрэн дээрээсээ зүгээр илүү эрсдэлтэй арьжаануудаа тойроод хийя гэдэг нэг ийм стайл ерөнхийдөө бол надад тохирч магадгүй байна гэдэг би бодол төр үндэслээд нэг иймэрдүү бүртгэлүүдээ ч гэсэн би тэгэж хийдэг арилжааныхаа стайлыг ч гэсэн ерөнхийдөө нэг тиймэрдүү байдлаар хийгээд байгаа байхгүй. Тэгээд яг иймэрдүү механизмаа би өөрөө сурж байгаа учраас нөгөө бүрэн сурж дуусаагүй учраас нөгөө боловсруулж исэн хичээл маань өөрөө ерөөсөө бэлэн болж дуусаагүй. Тэгээд сүүлд би юу бодсон бэ гэхээр окей. Excel-ээр хийхээр мэдээж ингээд сул талууд айгуух байгаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө бүртгэлүүд маань айгүй олон төрлөө бүртгээ задлаад ингээд нөгөө нэг шийт нөгөө шийттэйгээ ингээд датануудаа татаал ингээд яваал нэг баахан функцүүд энэ шийтэн татаал нөгөө нэг стокныхоо датаг Microsoft ч мэдээж Excel чинь нэг газараасаа цаанаасаа нөгөө юунуудын ханшуудын дуудаж оруулж ирээл ингээ явчихгууд нөгөө Excel чинь гацаад айгүй ядаргаатай байдаг байхгүй. Тэгээд ер нь энийг app болгож хөгжүүлж болох юм байна. Мэдээж хэмэл оюухан хөгжсөн юм чинь гэдэг ийм санаанууд төрөө тэгээ нэг ийм app хөгжүүлж эхэлсэн. Тэгээд тэр маань хөөрхөн болж байгаа. Тэгээд мөлжүүртэй болон дээр бас уншигч нартаа ямар ч байсан баагаар нээж гаргаж ирээд тэгээд янз бүрийн алдаанууд гарах юм бол алдаануудын засаад ямар ч байсан сайжруулад явъя гэж бодож байгаа. App-н дээр бол би айгүй сэтгэл хангалуун байгаа. Ягаад тэгэхээр нөгөө хин нэгнээс ингээ хуулбарлцсан гэхээсээ илүүтэйгээр яг миний өөрийн яг бодож олсон мэдээж яг сэдвчсэн хөрөнгө оруулалт миний зохиос шүү дээ. Зүгээр сэдвчсэн хөрөнгө оруулалтыг яаж хийж болох вэ гэдэг миний өөрийн гэсэн нэг тийм style flavor байгаа шүү дээ. Тэрэн дээрээ үндэслээд нэг юм бүртгэл хийгээд нэг ерөнхийдөө багцын бүртгэлийн ерөнхийдөө нэг юм стайл гаргацсан. Тэгээд тэрэн дээрээ үндэслэн ерөнхийдөө бол юм багцын бүртгэл хийдэг, ерөнхийдөө хувьцаанууд дагдаг. Өөрийнхөө ерөнхийдөө бол одоо хэдэн долларын ашиг хийсэн байгаа, хаана хэдэн доллар хийсэн байгаа энэ гэдгийг айгүй хэмжээний арилжаа хийдэг байсан ч гэсэн хэмжээний мөнгө эргэлдүүлдэг байсан ч гэсэн айгүй тийм боловсронгуй байдлаар харж болдог ийм app ерөнхийдөө бол хийсэн. Тэгээд app маань ямар ч гэсэн одоо нэг ойролцоогоор яг нөгөө хүмүүс дийл болохоос өмнө хийх юмнууд айгүй байгаа. Ягаад тэгэхээр одоо ч нөгөө би зүгээр өөрөө компьютер дээр хийцэн тэгээд зүгээр хамгийн үнгүү development version дээр нэг Vercel Enter дээр deploy хийцэн цаатал нь болохоор backend дээр нь болохоор Supabase хэрэглэж байгаа болоод Firestore Enter хэрэглэсэн нэг юм байгаа даа байхгүй. Тэгэхээр энийгээ жоохон authentication-ыг сайжруулад янз бүрийн backend-ийнх нөгөө database янз бүрийн schema rule энтрүүдийн ерөнхийдөө бэлэн болгоод ингээд нийл болох юм нэг app байгаа даа. Нэг тийм бас сонирхолтой юм хийсэн. Тэрийг бас ярилцаж утсан. Би ямар ч хэсэг хэмэл оюухан айгүй хөгжиж जैन. Тэгээд яг энэтэй холбоотой яг энэ cloud code-тэй холбоотой ер нь бол зах зээл дээр юуг хүмүүс айгүй ойлгоод байгаа гэхээр окей. Яг энэ хэмэл оюухантай холбоотой productivity буюу бүтээмж сайжирна гэдэг дээр ерөнхийдөө зах зээл нэлээд эргэлзэж исэн бол энэ эргэлзээ одоогоор ер нь бол тайлагдж эхэлж байна. Нэгсэндээ эргэлзээд байх шаардлага байхгүй мэн. Энэтэй холбоотой угаасаа энэ бүтээмж сайжрах нь бол ойлгомжтой байна. Гол нь бүтээмжийн сайжрал маань хаана ирэх вэ? Хэн ялах вэ? Хин эндээс ерөнхийдөө бол хожоод хин эндээс ерөнхийдөө бол алдах вэ гэдэг л дээр л ер нь бол болчиход байгаа байхгүй. Тэгээд ийм. Тэгээд
Spy chart-ыг харах юм бол мэдээж зах зээл маань трендийн хувьд бол уналтайгаа. Ягаад тэгэхээр 50 хоногийн moving average-ийн доор орцсон, 200 хоногийн moving average-ийн доор орцсон. Тэгээд мэдээж хамгийн игцэгтэй мөч дээрээ байгаа. Тэгээд уналт маань ерөнхийдөө бол юм wedge үүсгэж унж агаад. Тэгээд энэ wedge-ээс ерөнхийдөө бол гарч ирээд яасан бэ гэхээр Ирантай хилцээр хийх гэдэг нь хийхгүй байх. Нөгөө Иран хилцээрийн зөвшөөрсөнгөө юун дээр Strait of Hormuz дээр авчиад нөгөө юу тавьчлаа. Mine буюу одоо монголоор одоо mine л гэж ярих юм даа. Угсаа mine л гэж ярьдаг шүү дээ. Mine-ыг тийм. Тэгээ mine тавьчлаа. Хонгосууд явж байгаа тесрэхийн юм аюулт учрлаа, газрын дайралт хийж магадгүй энэ төр гэдэг иймэрдүү дайралт мэдээлэлүүд гараад мэдээ зах зээлд маань унсан. Энийний хажуугаар зах зээлийг зөвхөн энэ дайнаас болж унсан гэж хэлэхэд бас өрөөсгөл. Ягаад тэгэхээр энэний хажуугаар ямар асуудлууд гарч ирсэн бэ гэхээр private credit-тэй холбоотой буюу одоо энэ төрөл бүрийн жирийн хүмүүст нээлттэй биш их хэмжээний мөнгө осгодог одоо энэ хөрөнгө оруулалтын ерөнхийдөө энэ сангуудын хувьд одоо liquidity асуудлууд бий боллоо гэдэг иймэрдүү мэдээлэлүүд айгүйх явсан. Тэгээд нөхцөл байдлууд бол мэдээж цаагаараа яг ямар байгаа нь бол 100% тодорхой биш. Одоо жишээ нь Meta өөрийнхөө баланс дээрээ бичгүүгээр AOW гэдэг нэртэй байгаа. AOW гэдэг нэртэй компанид нийлж байгаа айгүй олон тэрбум долларыг special purpose vehicle гэж ярьдаг SPV ашиглаж байгаа босгоод хөрөнгө оруулалт босголоо энэ гэдэг мэдээлэлүүд гарсан. Тэгээ CDS гэж ярьдаг тий. Credit default spread гэдэг зүйл одоо чинь Oracle гэдэг компанийн нэлээд өндөр боллоо. Oracle бол нэлээд дампуурах магадлал өндөртэй компани боллоо гэдэг иймэрдүү мэдээлэлүүд гараад тэгээ зах зээл дээр ерөнхийдөө бол айдсууд бол угаасаа байсан. Тэгээд мэдээж үйл хөдлөнгийн зах зээл дээр бас мэдээж асуудлууд харагдаж байгаа. Тэр маань юу вэ гэхээр зарагчдын тоон худалдан авагчдын тоогоос түүхэнд одоо жишээ нь 2008 оноос хойш хамгийн өндөр тоон дээр хүрэлээ гэхлээр иймэрдүү олон төрлийн ийм мэдээлэлүүд бол гарсан. Нэг талдаа бол ийм нөгөө талдаа Америкийн худалдааны алдагдал буурж байгаа. Төв банкнаас өргөжлүүлэн ерөнхийдөө богино хугацааны бондуудыг цаагаараа худалдаа авалт хийж байгаа. QE маань нууцаар явагдаж байгаа. Гэхдээ бодлогын хүүг одоо чинь юу гэдэг бууруулахгүйгээр бодлогын хүүг бариад илүүтэйгээр ажиглах төлөвтэй байгаа гэдэг нь жоохон хокиш сонсогдож байгаа ч гэсэн юуг нөгөө нэг бодлогын хүүг өсөхгүй байгаа. Тэгээд эдийн засаг давхар хүчтэй байгаад байгаа. Хүмүүсийн одоо юу гэдэг consumer confidence гэж ярьдаг хүмүүсийн эдийн засагт итгэл ерөнхийдөө өсөлттэй байгаа. Ажилгүйдэл бууралцтай байгаа гихчлийн иймэрдүү мэдээлэлүүд бол өргөжлүүлэн бол гарч байгаа. Тэгээд ажлын байр нэмэгдсэн бас дата гарч байгаа. Тэгэхээр ажилгүйдэл маань ихсэхгүй байна. Хүмүүс өргөжлүүлэн ерөнхийдөө бол хүчрэхэг байна. Одоо санхүүгийн хувьд хүчрэхэг байна гэж бол ерөнхийдөө хэлж болно. Тэгэхээр ингээд дүр зургийг харах юм бол Америкийн эдийн засаг бол overall аюул хүчтэй. Тэгээд газрын тосны ханш нэг $70-оос $100 болоод тэгээд нэг галлон бензин $3.5 байж байгаа нэг $4.2, $4.3 болсноос болоод эдийн засгийн хямрна гэж ярьдаг бол өрөөсгөл. Ягаад тэгэхээр Америк тэртээ тэргүй аюул эрчим хүчний компанитай, энержитэй холбоотой маш их компанитай өөрөөсөө газрын тосыг экспортлог орны хувьд бараг энэ газрын тосны 30-40% өсөж байгаа нь Америкийн эдийн засагт эргээгээд бараг эерэг нөлөөтэй байх магадлал нь илүү өндөр. Тэгэхээр Америк бол одоо чинь юу гэдэг манай Монгол шиг ч гэдэг юм уу, Хятад шиг, Солонгос шиг, Тайван шиг гаднаас эрчим хүчний юм өндөр хамааралтай орн биш учраас Америкийн эдийн засгийг энэс болоод сүрнэ гэж ярьж байгаа ярианууд маань ерөнхийдөө бол нэлээд өрөөсгөл. За, вэжнээс ерөнхийдөө бол хэтрүүлж унчаад буцаад вэж руу ороод ирсэн. Одоо буцаад ерөнхийдөө бол маргаашнаас бараг шахуу 200 moving average ерөнхийдөө шалгах гэж байгаа нэг иймэрдүү нөхцөл байдал дээр маркет ирсэн байна гэж ойлгож байна. Тэгээд миний төрлийн энгийн техник шинжилгээний яриа энэ заяа. За тэгээд мэдээж чартнуудаас харах юм бол миний хувийн зохиосон уналтын индикатор маань ерөнхийдөө 12 сарын дундаас эхсүүдэд ерөнхийдөө нэлийн хүчтэйгээр дараа нэлийн олон дараалж асч ирсэн. Тэгээд энийг намайг дагдаг усуд бол бүгдээрээ мэдж байгаа би энэ мэдээллүүдийг бол оруулж ирсэн. Тэгээд энэ маань юу вэ гэхээр яг нөгөө маргааш унчна гэдгийг хэлдэггүй учраас яг ингээд энэ уналтын индикаторыг арилжахад бас нэлээд төвөгтэй. Гэхдээ нэг гоё юм нь болохоор ийм боломж болцоо байгаа юм байна шүү гэдгийг харуулдаг учраас ядаж юу гэдэг вэ гэхээр портфолио дээр жоохон өөрчлөлтүүд хийгээд ядаж ашиг авах газрууд дээр ашиг аваад суух юм боломж болцоонуудыг бол ерөнхийдөө бол олгодог байгаа. Thank you. Найтачлаа. За энэ маань болохоор 50 хоногийн moving average-ийн дээр байгаа компаниудыг харуулж байгаа. Тэгээд давхар энэ юг харуулж байгаа гэхээр тэр дээдлэн байгаа улаан одоо нэг юм гурвалжин доотлон байгаа ногоон гурвалжин болохоор юу вэ гэхээр divergence indicator буюу ерөнхийдөө бол энэ тоо өсөлттэй байхад цаагаараа ерөнхийдөө бол зарлалт явж байгаа. Institutional breadth маань ерөнхийдөө бол зарлалт явж байгаа. Уналттай байх үед ногоон гарцсан байх юм бол уналттай юм шиг харагдж байгаа гэсэн цаадалтай агунд бол худалдаа авалт явж байгаа гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд мэдээлэл маань ерөнхийдөө бол 2 сард бол нэлээд ерөнхийдөө breadth буюу одоо хугацаанууд маань уналттай юм шиг хэрнээ. Давхар цаагаараа бол айгу худалдаа авалт сайн байна гэдэг юм датанууд гарч байгаа. Тэгээд яг өндөө бол энэ уналтынхаа чаналаас бол гонод ерөнхийдөө бол энэ 3 сарын төгсгөлөөр бол одоо энэ уналт маань илүү хүчтэй болсныг бол энэ индикатор маань үзүүлж байгаа. Тэгээд
магадгүй энэ маань ёроолоо хийгээд маркет ерөнхийдөө бол одоо сэрэх боломжтой болсон зэг зэрэгцэн байж болзошгүйг ерөнхийдөө бол харуулж байгаа. Тэгээд энэ хоёр маань хоёулаа юу вэ гэхээр би нэгийг оруулсан байна. Энэ тохиолдолд юу вэ гэхээр 2 сарын volatility index буюу VIX-ийн futures-ийг 1 сарын дараах volatility индексийн futures авчиад хасангууд одоогийн байдлаар бол backwardation-тэй буюу 0-оос доошоо орсон байгааг бол харуулж байгаа. Тэгээд энэ маань юу гэхээр зах зээл дээр ерөнхийдөө бол айдас байгааг харуулж байгаа. Гэхдээ ингээд харах юм бол 3 сараас хойш болохоор за чинь чи үлээ би чинь зурж болно шүү дээ. Ингээд харах юм бол 3 сараас хойш яг ингэж хүчтэй доошоо ингэ зүсэж унаагүй байгаа даа байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол ингэ зах зээл маань нэлээд савлгаатай айдас ерөнхийдөө бол байгаад байсныг бол харж иж болно. Тэгэхээр энэ маань юу гэхээр огцон уун гэхээс илүүтэйгээр айгүй тийм системтэй ерөнхийдөө бол унал босныг маань бол харуулж байгаа. Өнгөрсөн оны 4 сард бол огцон шоктой уналт хийсэн. Тэр маань унал маань бол энд байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэхээр унал маань өөрөө V shape-тэй гэсэн. Хүчтэй унаад хүчтэй ерөнхийдөө сэргэж байгаа. Тэгээ энэ тохиолдолд бол ерөнхийдөө бол айгүй системтэй уналт болсон байгааг харуулж байгаа. Тэгээ яг хүмүүсийн ярьж байгаа шиг өнгөрсөн оны 4 сарын шиг эсвэл ковид үеийн шиг 2008 оны шиг тийм унал болгож байна гэж яриадсан. Яг үндэ бол датан дээр бол тэгж харагдаагүй. Тэгээд мужиртай болон дээр бид энийг бол ярилж ирсэн. Тэгээд миний хувьд бол яг энэ уналтыг бол би бүр нэг ингээд бүх юмыг чирээд огцом унчаар уналтаа гэж бол харахгүй байна гэдэг ерөнхийдөө бол дүнлэг бол гаргасан. Мэдээж газрын тус өргөжлөл төвшөд $150 болоод $200 болоод ингээд эдийн засгийн хямралч нэг хэллээ гэх юм бол эдийн засгийн хямралын арилжаа маань 1 сарын арилжаа байхгүй. 1 сарын дотор гээд маркет 50% унаа 60% унахгүй. Тэр урт хугацаанаар ерөнхийдөө бол юу гэдэг те дээшээ доошоо савлгаатай унана. Тэгэхээр үнэхээр тэгж унахаар болно. Тэр бол бидний дараа өөр санаа зовх зүйл байгаа байхгүй. За энэ маань би одоо ханаад санаа юм шиг. High yield corporate bond XCC гэдэг. Тэгээд энэ маань мэдээж өнгөрсөн оны 4 сард яасан байх гэхээр ингэж огцом унсан. Энэ удаагийнх төр бол ийм яг системтэй маягаар бабаар унсан байгаа харж байна. Тэгээ миний бодлоор эндээс бол баг ботмо ерөөхдөө бол хийж эхэлж байгаа гэж бол надад бодож байна. Би нэг нийтдээ индикатор зохиосон. Тэгээд энэ хүн индикатор маань яадаг вэ гэхээр 20 төрлийн ерөөхдөө зах зээл дээр байгаа хамгийн чухал айсуудыг бүгдээрийг нь оруулаад тэгээд энэ чухал айсуудаас дээр 5 төрлийн техник шинжилгээнүүдийг бүгдээрийг нь одоо technical индикаторуудыг бүгдээрийг нь тооцоолоод тэгээд тэр technical индикаторуудыг бүгдээрийг нь oversold байна уу, overbought байна уу гэдэг одоо хэмжээнүүдийн хэмжээд тэгэнгүүт яах вэ гэхээр scoring system явах байхгүй. Тэгээд оноонууд өгөөд тэр оноон дээр оноо маань ерөнхийдөө бол одоо жишээ нь юу гэдэг юм баг гарах юм бол зах зээл маань oversold буюу худалдааж авах хэвээр өндөр гарах юм бол одоо зах зээлийг заах хэвээр гэдэг юм гарч байгаа. Тэгээд 2 хоногийн өмнө жишээ нь энэ маань жишээ нь худалдаа авах одоо жишээ нь buy signal өгсөн байгаа харж байна. За энэ бас нэг сонирхолтой buy right monthly index гэдэг. Тэгээд энэ хүн индекс маань болохоор яг энэ индекс яаж ажиллахыг нэг ойлгохоос илүүтэйгээр энэ маань ерөнхийдөө зах зээл дээр цааталт байгаа опшн ерөнхийдөө зах зээл маань хэр одоо жишээ нь юу гэдэг паниктай байгаа вэ гэдгийг харуулдаг гэдээ ойлгож болно. Тэгээд өнгөрсөн оны 4 сард бол ингэж айгу хүчтэй болсон байгаа даахгүй. Энэ удаа бол ерөөсөө хайлт ингээл болоо. Тэгэхээр энэ эсвэл шээ мэдээж ингэчээд дахиад ингээд доошоо уунж болно шүү дээ. Энийг бол үүсэхгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар бол юу гэдэг дайн нэлийн хурцмал болоод ингээд янз бүр болоод иймэрхүү мэдээлэл гарсан ч гэсэн энэ хүү индикатор маань ийм хүчтэй ерөнхийдөө ханшаа барьсан байгаа маань надад бол юу харуулж байгаа гэхээр магадгүй хүмүүсийн бодож байгаа шиг ийм хүчтэй унахгүй байсан юм байна. Зах зээл бол ерөнхийдөө бол дандаа мэдээгээр бол мэдээ сонсоод байх юм бол юмыг дандаа хэтрүүлж ярьдаг. Тэгээд хэтрүүлсэн юм байна гэдгийг бол харуулж иж болно. За тэгээд энэ бол нээлттэй ил апп заа. Би энэ нөгөө 3 аппны нэг мэн аахгүй. Тэгээд энэ аппн дээр үшээ тийм би юу хийсэн бэ гэхээр одоо жишээ нь ингэж гэдэг байхгүй. Google Colab гэдэг одоо Python-оор код хийдэг Jupyter Notebook гэж байдаг шүү дээ. Jupyter Notebook шиг. Гэхдээ элдвээ нөгөө нэг компьютер дээр Anaconda энэ төр суулгаж юм болоод янз бүрийн setup хийхгүйгээр зөв шууд хэрэгжилж болдог юм байдаг байхгүй. Тэгээ тийшээ байнга ороод нөгөөт би мэдээж Python дээр нэг сүртэй код бичдэг болохоор нөгөөт яадаг вэ гэхээр ChatGPT ч юм уу Google Gemini-аар нөгөө кодоо бичүүлээл янз бүрийн юм ингээл юунуудын зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг би хардаг байхгүй. Тэгээд би байнга ерөнхийдөө өөрийнхөө хардаг мэдээллүүдийг ажиглаад окей. Би ингэж ер нь байнгаас Google Colab орж яхаар аав одоохон юм хийж байгаа нөхөө. Банк тэгж Google Colab хэрэгжилж яхаар өөрөө юм appтэй байвал айгу зүгээр юм шиг байна. Тэгээд энэ маань бол зүгээр энэ Streamlit дээр үнгүй ингээд deploy хийсэн app. Тэгээд мүлжүүртэй Streamlit app дээр байгаа. Тэгээд 7 өдрийн жишээ нь 1-т 2-т 3-т 4-т 5-т жишээ нь ингээд
гүйцэтгэлүүд ямар байх юм те. Нэгдэд бол дунджаар бол одоо чи 0.33% ашигтай, Tuesday бол 0.5% ашигтай, Wednesday бол ашигтай, Thursday уналттай, Friday уналттай. Энэ бол сүүлийн 12 сарын дата. Сүүлийн 3 сар уналттай байхад бол юу ажиглагдсан бэ гэхээр 5 дахь айгу хүчтэй байдаг бол 5 дахь эсэргээрээ харин уналттай байгаад 1 дахь айгу хүчтэй байгаад тасралтгүйрээс унжсэн өдөр бол юу байсан бэ гэхээр Thursday байж таарсан зэ. Тэгээ Thursday-ийн бүр win rate нь шидэ 23% буюу ерөнхийдөө Thursday дээр шидэ унах магадлал 80%. Нэгтгэд болохоор өсөх магадлал 80%. Тэгээд энийг day trade хийж байгаа янз бүрийн option харилцаа хийж байгаа усуд бол энэ айгу хэрэгтэй мэдээлэл байхгүй. Айгу энгийн гэхдээ айгу хэрэгтэй мэдээлэл. Тэгээд энэ мэдээллийг биш те хэдийн янзаар англиад харж болно. Ой, яагаад бас app маань гацчихв. За, нөгөө app маань нэгслэг уцаад сая түрүү гацчих шиг. Дахиад гацсан юм шиг. Энийг яг хүмүүс үнэхээр хэрэгтэй байх юм бол би нэг арай нэг хурдан юун дээр сервер дээр ерөнхийдөө бол тавьж болно. Одоогийн байдлаар бол надаа энэ дэр нэг сүртэй нэг тийм нэмэлт зардал гаргаад авах сонирхол байхгүй учраас иймэрдүү хэлбэртэй. Тэгээд энэ аягүй сонирхолтой юмнууд бол ерөнхийдөө бол хийсэн. Юу гэхээр өмнөх өдөр нь улаан байх юм бол дараагийн өдөр нь жишээ нь өсөх магадлал нь хэд байх вэ гэдгийг чинь ингээ харж болно. Энэ хүү distribution-ыг болохоор сүүлийн 3 сараар харж болно, сүүлийн 1 сараар харж болно. За. За. Манай хүн. Цаалаас тэр юм яхах юм. Сүүлийн 1 сар хараа 5-тад жишээ нь win rate жишээ нь 0 байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр сүүлийн 1 сар 5 тоглоом дандаа уналттай байсан гэсэн үг. Тэгээд 4-т болохоор 25% win rateтэй өнгөрсөн 4-т болохоор зах зээл нугаа хагдсан байхгүй. Тэрний өмнө шээ 5-7 хоног дараалж 4-т өдөр шээ улаан байсан зэ. 5-тад болохоор ягаад стил улаан байчихж байгаа гэхээр 5-тад сая юу таарад Good Friday таарад ерөнхийдөө зах зээл хаалттай байсан учраас ерөнхийдөө зах зээл юу гэдэг ногоон болгон хаагдт тийм боломж бол олдог. Тэгэхээр юу гэхээр тренд магадгүй эргэж байгааг чинь эндээс хүртэл харж иж боллоо даа. Тэгээд энэхүү датаг биш үү те open to close буюу зах зээл нээснээс ер нь хаагдах хүртэл өдрүүд ямар байд юм гэдгийг харж болно. Дөрөвдөхөд биш үү те дандаа уналттай хэрнээ яг үнэндээ дөрөвдөхийг биш үү те онгоосныхын дараа авах юм бол нь ашигтай байх магадлал 50. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр уналт маань дандаа overnight буюу зах зээл нэгтгэхээс өмнө ерөнхийдөө pre-market-д болж орж ирээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр futures арилждаг усуд байх юм болоос энэ хэрэгтэй. Close to open буюу зах зээл хаагдснаас онгоох хүртэл ерөнхийдөө юу байна гэдэг тэнгүүд яг ярьж ирсэн те Thursday дээр болохоор дандаа дунджаар баг 0.87% буюу айгүй хүчтэй ерөнхийдөө бол уналтууд орж ирээдсэн гэсэн үг. Тэгээд market хаагдснаас өсөх хүртэл ерөнхийдөө барихад тохиромжтой өдрүүд нь юу байгаа гэхээр Monday, Tuesday, Wednesday байна гэсэн үг байхгүй. Мэдээж Friday зах зээл маань 5 цагаас хаагдаад тэгээд бүтэн цэний 5 цагаас эргүүлээд нэгддэг байхгүй. Бүтэн цэний 5 цагаас зах зээл нэгтгэд нь худалдаж аваад нэгдгийн өглөө хүртэл барихад дунджаар шүү дээ 0.48% өсөлтийг шүү дээ 80% магадaltaйгаар ерөнхийдөө бол барих боломжтой гэсэн. Их бичлээ. Тэгээд сонирхолтой гоё шүү дээ. Тэгээд өдрүүд ингээ өөрчлөлт харж болно. Илтийн код бичээд авах шаардлага байхгүй. Тэгээд энэ дээр бас option data харчин гаммануудаа хараад явчих боломжтой. Энэ option data дээр шүү дээ нэг асуудал нь юу байгаа гэхээр төлбөргүй дата хэрэгжилж байгаа учраас яг нөгөө түүхэн датануудыг айгуу сайн найдвартайгаар ухрааж сайн харж одоохондоо бол болохгүй. Гэхдээ ямар ч байсан бол ажиллаж байгаа. Тэгээд шаардлагатай чухал датануудыг бол өгж байгаа. Юу байгаа вэ гэхээр put wall call wall маань болохоор 660 дээр байна. Одоо хамгийн чухал одоо resistance-тэй дараагийн хэмжээний call гамма төгдөрсөн газар 660 дээр put wall маань болохоор 640 дээр байна гэдгийг бол ингээд харж болно. Тэгээд энийга мэдээж энэ датагаа zoom хийгээд харж болно гэх мэтлээ. Тэгээд энэ аюу useful. Тэгээд ямар ч үн төлбөргүйгээр харах боломжтой. Одоо чинь хамгийн хямдхнаар чинь ингээд гаммануудыг харах гэхээр заавал $20-30 энэ тийм төлж таарад байдаг байхгүй. Би нэг хэсэг аюу мөнгө төлөөд spot gamma хэрэглэдэг байж байгаа. Тэрийг болоод одоогоор бол зүгээр bar chart хэрэглээд байгаа. Гэхдээ энэ маань хөөрхөн ингээд боловсронгуй болчих юм бол би bar chart хэрэглэхээ болоод угаасаа 100% энэ app руу өөрөө шилжиж гэж бодоод байгаа. Тэгээ яг ирээдүйд мэдээж Streamlit дээр байх уу, өөр юм дээр байх уу гэдэг нь өөрөө сонир. Тэгээ Wix-тэй холбоотой айгуу гоё датанууд байгаа. Энийг ингээд нарийн тайлбарлах бол нэлээх юм аа. Та өөрөөсөө хараарай. Би энэ тайлбарыг монгол хэл дээр болгоно гэж бас бодоод байгаа. Одоо энэ англи хэл дээр тайлбарууд байгаа даа шүү дээ. Энийг монгол дээр бас болгоё гэж бодоод байгаа. Тэгээ Wix-ийн seasonality байна. Энэ бас айгуу хөөрхөн хэрэгтэй мэдээлүүд. Иймэрдүү мэдээлүүдийг ингээд нэг нэгээр өөр вебсайтнуудаас ухаал, хайгаал, заримдаа болохоор билээ одоо жишээ нь тэр маркетинг зүгээр нэгтгэс тавтахын иймэрдүү энгийн датанууд сайтууд төр байдгүй байхгүй. Уул нь айгүй энгийн дата заяа. Даанч байдгүй.
Тэнгүүд энийг ингээд хөрхөн ороод харах боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд манайхан арилжаа хийдэг бүх хүмүүст айгүй хэрэгтэй ийм ажил болж байгаа юм болов уу гэж би бол хувьдаа бодож байгаа. Тэгээд thank you хинч баярлаа гэж хэлээг багтан тий. Таалагдсан гэж найдаж байна гэхдээ. Тэгээ мүлжүүртэй булан дээр мэдээлүүд мэдээж орж байгаа. Сүүл орсон датанд дээр чинь шортлогдсон хувьцаанууд эргээрэл гэдэг иймэр дөө дата орсон. Энэ дээр яг хөө миний нэг гаргасан thesis юу байсан бэ гэхээр зах зээл дээр айгүй тийм үзий хадагдаад байгаа. Хүмүүс ерөөсөө итгэхээ болцсон. Гэхдээ нэг тийм өрмөц боломжууд байгаа. Хэрвээ тэр боломжоо хатгаад ингээд сайн ажиллах юм бол эндээсээ ерөнхийдөө бол нэлийн хүчтэй өсөх боломжтой юм хувьцаанууд тийг ерөнхийдөө бол байгаа юм шиг гэж бодож авсан. Тэгээ яг мэдээж Intel гэж болж байгаа, Snowflake гэж болж байгаа, Square байж болж байгаа тий. Block гэдэг нэртэй компани болсон баха тий одоо. Манай ээжийн бизнес чинь Square хэрэглэдэг байхгүй. Тэгээд Square-ыг би угаасаа тэр Square-ыг би бүгдийг setup энэ төр хийжсэн болохоор Square-ыг яг бизнес эрхлэгч дунд одоо жижиг дунд бизнес эрхэлдэг улсуудад бол аюу хэрэгтэй би одоо тийм үйлчлэг үзүүлдэг компани ахгүй. Тэр утгаар нь би мэднэ. Гэхдээ надаа ерөнхийдөө сүүл төрсэн хоёр ID маань юу байсан бэ гэхээр Oracle тэгээ нөгөөт нь PayPal байсан. Oracle дээр л ID бол ингийн. Oracle Neo Cloud барьж байгаа. Тэгээд гол асуудал маань юу байсан бэ гэхээр мэдээж нөгөө credit default swap маань яагаад өссөн бэ гэхээр энэ компани маш их хөрөг тавиад тэгээд ингэж хөрөг тавьж байгаа шиг эргүүлээд орлого бол чадахгүй юм биш үү гэдэг айц зах зээл тэр гарч ирсэн. Яагаад гэхээр хамгийн том одоо захиалга өгсөн хамгийн том үйлчлүүлэгч компани юу вэ гэхээр OpenAI. OpenAI тэнгууд нүдэн дээр биш үү юунд Claude-д ядагдаж байгаа заяа. Claude-д ялагдаж байгаа хамгийн том илэрлэн жишээ нь миний хувьд ч гэсэн юун дээр харагдаж байгаа гэхээр наа чи ингэж олон төрлийн AI ингэж туршиж хэрэглэдэг хүний хувьд биш үү. Одоогийн байдлаар хамгийн хэрэгтэй AI-уудын нэг дотор бол яг Claude байгаа байхгүй. Би сар болгон Claude хэрэглэхэд $100 төлж байна. ChatGPT хэрэглэхэд $8 төлж байна. Надад бол ChatGPT чинь $20 байсан бол би төлөхгүй заяа. $8 байнгут. За окей. It's $8 нэг кофе юм чиндээ гэж бодоод төлчөөд байгаа байхгүй. Тэрнээс бусдаар бол $20 байвал надаа $20 бас хаа чи хүний амьдралд хэрэгтэй штэ гэж бодоод төлөхөөр байгаа байхгүй. Тэгэхээр тэр гэхдээ OpenAI одоо нэг жоохон англиар хэлдэг штэ. Get your act together буюу жоохон одоо нэг жоохон юу гэдэг те зүг голдролдоо орохгүй мүү гэдэг шиг те. Асуудлуудаа жоохон шийдээд Claude эргүүлээд жоохон өршөлтөө үзүүлээд эхлэх юм бол Oracle энийг дагаад өсөх бол боломжтой. Тэгээ мэдээж Anthropic юугаа хийж байгаа? Public offering-гоо хийж байгаа. Тэгээд SpaceX-аас хийж байгаа. Тэгээд энэ IPO мэдээж нэлээд амжилттай болох юм бол OpenAI-ийн цаадах ерөнхийдөө private market дээр ч гэсэн үнэлгээнүүд ерөнхийдөө өсөд тэгээд энтэй холбоотойгоор бас Oracle ч гэсэн сайн нөлөөлөх боломжтой. Тэгээд Oracle-д мэдээж бодиттой цаатлан бизнес бол байгаад байгаа байхгүй. Тэгээд TikTok-ыг худалдаж авч байгаа консорциум дотор тэргүүлж байгаа компани Oracle шүү дээ. Тэгээд ингээд бодох юм бол Oracle бол нэг тийм за энэ ингээл лампуурал алга болчих гэж хэлэхээр компани бол биш байгаа байхгүй. Тэгээд чарт талаасаа ч гэсэн ингээд харах юм бол шалт болгож байгаа заяа. Заримдаа нэг юмыг хямдхан байхад авахгүй шүү дээ. Мэдээж яг нэмээд уунна гэдэг эрсдэл байгаа л да. Гэхдээ эндээс нэг азаа үзэхээр чарт байгаа шүү дээ. Тэгээ энэ утгаар нь ерөөхдөө бол оруулсан. Тэгээ мэдээж зөндөө олон айтнууд байгаа. Тэгээд энийг хайлтахад бол энэ инх баналцыг.com дээр мэдээж хөрөнгө оруулалтын хичээлүүд байгаа. Тэгээ хичээлүүд сүүл 2 хичээл нэмж орсон. Дахиад би оруулах гад 2 хичээл бэлтгэсэн байгаа. Тэгээ дахиад нэг хичээлийн бас ID байгаа. Тэгээд би нэг юм нөгөө нэг сэтвчсэн хөрөнгө оруулалт гэх нэг лаг том юм бодоод баг бүтэн хэдэн сар бодоод хийж чаддгүй тийм том юм болж байгаа зүгээр энгийн жижигэн хичээлүүдийг ингээд оруулаад химэл оюунхаа муханаар ингээд босруулахтаа туслуулаад ингээд явцсан надаа хамаагүй амар юм билээ. Би өөрөө ингээд бичээл нөгөөтгөө ойрд монгол хэл дээр юу бичээг хүчээлэх үү. Ингээл юу гэдэг юм монгол хэл дээр юмыг нэг гоё уран найрлал гоё бичгээд бас өөрөө зовоод идэх байхгүй. Тэгж яхаар зүгээр л байгаагаар нь ингээд юмнуудыг оруулаад явуучвал айгүй амар санагц. Тэгээд энэ дээрээс мэдээд хичээлүүд орж байгаа. Тэгээ манайхан бас орж сонирхож болно. Тэгээд өнөөдрийн видео энэ хүрээд дуслаа. Thank you.